Хабаровскийн хязгаарын хойд салхи өвлийг арай өөрөөр авчирдаг. Березовка тосхны дээгүр орой бүр харанхуй эрт бууж, удамжны зөөхөн гэрлүүд цасан дунд бүдэг шар толд мэд анивчна. Хүмүүсийн амьдрал эндэнгийн өглөө ажилдаа явна, орой түлээ мод хагалж зуухаа галлаад хаалгаад өгчнө. Гадны хүнд энэ газар намгүм аюулгүй бүр уйтартайч санагдаж болох юм. Гэхдээ яг ийм намгүм газар л хамгийн урт хугацаанд хамгийн харанхуй нууц хадгалагддаг. Березовкад хүмүүс нэг нэрээр нь төдийгүй зангаар нь танина, хин арх удаг, хин хэрүүлж, хин хиндэ тусрахуг бүгд мэднэ. Харин София Ивановна Жуковаг хүмүүс ойлгож чаддаггүй байлаа. Тэр тосхны бусад эмгэж шиг байгаагүй, үсээ хит богн тайрсан нүүрэндээ бараг инээмсэглэл тодруулдаггүй. Сөөнг болоод бүдүүн хоолойтой. Хүйтэн өглөө эрт түүний байшингийн хашаанаас сүх мод цавчих чимээ тогтмол сонсогдно. Зарим хуршүүдийн дурснаар тэр цэргийн өнгөтэй хуучин хувц өмсөөд төлөө хагалж байхдаа хүртэл иргэн тойрноо нэг л эвгүй харцаар ажигладаг байсан гэдэг. Тэр 1939 он төрж бараг бүх насаа хүнд хүчээр хөдөлмөрт өнгөрөөсөн хүн. Бичиг үсэг тааруу сургуульд соёлын боловсралгүйч ямар ч ажил хийхээс буцдаггүй аж. Нэдэлгааны газар хүртэл ажиллаж байсан түүхэн түүнийг цус мах яснаас огтхонч цэрвдэггүй болгосон байж мэднэ. Гахай төхөөрөх мах эвдэх хөрөөдөх ажил түүнд аимшиг биш. Өдөр тутмын энгийн хөдөлмөр шиг санагддаг байсан. Түүний амьдрал хүнд хөдөлмөр дунд өнгөрчээ. Гэхдээ түүний дотоод өөрчлөлтийн эхлэл 2005 он байлаа. Тэр жил нөхөр нь нас барахад София 66 настай байж, хурцүүдийн хэлснээр тэр үеэс хойш София бүр өөр хүн болсон. Урд нь зожиг байсан бол бүрч дуугүй бүрч ууртай болсон байна. Хүүхдүүдийн инээх гүйх чимээнд дургуутсаж хуршүүдтэй өчүүхэн зүйлдер хүртэл хэрэлдэн. Заримдаа хачааныхаа цаанаас чангаар хашгирч хин нэгнийг хараан зөхөж байгаа нь сонсогддог байлаа. Тосхны нэг хөгшинэр хожим ингэж ярьсан байдаг. Тэрний нүдэнд нэг л сонин хоосон юм байсан. Чамайг тэр эмгэн хүн гэж харахгүй зүгээр л зам дээр таарсан холтос шиг ширтэн гэж. Софиягийн байшин тосхны зах тухан байрлалтай. Хашааны банз нь хуучирч зарим хэсгээрээ мууцсан. Өвөл цас нь хит зузаан дарж зам хүртэл ялгархаа байл. Хаяа эмгэний цонхоор бүдэг гэрэл шүндэл хүртэл ассаар байдаг байж хүмүүс тэр гэрлийг анзаараад унтахгүй юугаа хийдэг байна даа гэж гайхдагч хинч хаалгыг нь тогшиж асуудаггүй. Учир нь тосхны хүмүүс түүнийг зүгээр л эвгүй ааштай хөгшин эмэгтэй гэж бодож байв. Түүнээс биш аюул гэж хинч төсөөлөөгүй. Гэвч яг тэр өвөл Березовкагийн намгүм оройнуудын нэгэнд бүх зүйл өөрчлөгдөх гэж байлаа. Хүүхдүүдийн инээд цас шажигнах чимээ өвлийн жирийн нэгэн өдөр. Түүний дараа энэ тосхон дахиж хизээж өмнөх шигээ тайван байж чадаагүй. 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Березовкад жирээл нэг өвлийн өдөр шиг эхлэв. Өглөө эрт цас намуухан орж хүүхдүүд зузаан гүртэг, носон балгаатайгаа гадаа гарч цасан хүн хийхээр гүйлдэнэ. Тэдний дунд 8 настай Анастасия Алексенко байлаа. Тэр бол тосхны хүмүүсийн хайртай сэргэлэн үргэлж инээмсэглэж явдаг жаахан охин. Өвлийн цэвэр агаарт түүний инээд бусад хүүхдийн дуунаас илүү цангинж сонсогдно. Гэвч тэр инээд тэр өдөр сүүлчийн удаа сонсогдсон юм. Орой болох үед Анастасия гэртээ ирсэнгүй. Ээж нь ихэндээ хуршүүдийн хүүхдүүдтэй тоглож байгаа болов гэж бодсон ч харанхуй нөмөрж эхлэхэд сэтгэл нь нэг л эвгүй болжээ. Тэр хаалга онгойлгон цасан дээгүр гарч охиныхоо нэрийг дудан хааж эхэлсэн байна. Удалгүй хуршүүд нь ч гарч идэн барин гарч жижиг тосхон бүхэлдээ ирэлдэм орцсон. Настя гэж дахин дуудах ээжийнх нь найзтай хоолой. Хүмүүс байшин бүрийн араар түлээ модны овоолго саравч тоглоомын талбай ойролцоо хайсан ч юу ч олдсонгүй. Хүүхэд зүгээр л агаарт ууршиж алга болсон мэт. Дараагийн өдрүүдэд тосхны уур амьсгал эрс өөрчлөгдөв. Хүүхдүүдийг гадаа тоглоулахгүй эцэг эхчүүд хаалга цонхоо сайтар түгжиж эхлэв. Березовка жижиг тосхон учраас танихгүй хүн орж ирсэн бол дорхноо мэдэх ёстой. Тиймээс хүмүүсийн айдас гадны хүнээс илүү өөрсдийн дунд байгаа хэн нэгэн лүү чиглэж эхэлсэн. Гисэн ч хинч София Жуковаг бодоогүй. Тэр зүгээр л ойролцоох байшинд амьдардаг хүүхдүүдийн чимээнд дууралдаг эвгүй ааштай хөгшин эмэгтэй хэвээрэл харагдаж байлаа. Тэр ч байтугай ирлийн үеэр гадаа гараад хүмүүсийг ажиглан зогсож байсан гэх дурсамжгүй. Түүний нүүрэн дээр айдас гайхширлын аль нь ч илрээгүй гэж зарим хуршүүд хожим ярьсан байдаг. 2-7 хоног өнгөрсний дараа тосхны тайван байдал бүрмөсөн нуран унлаа. Нэгэн оршин суугч гудамжны ойролцоо хаягдсан уутгалж харсан байна. Эхэндээ амтны эсэг байж магадгүй гэж бодсон ч дотор нь хүний тасархай үлдэгдэл байгааг хараад аимшигт үнэн ил болсон байна. Удалгүй тэр нь Анастасия охиных болох нь тогтоогдов.
Энэ мөчөөс Бризокод жинхэнэ айдас эхэлсэн юм. Хүүхэд зүгээр төөрөөгүй, зүгтаагүй, харин тосхны яг дунд хэрцгийгээр алагдсан байлаа. Хамгийн гамшигтай нь тухайн мөчөд мөрдөгчд София Жуковаг огт сэжиглээгүй явдал хэрэгч цаашлаад олон жил тайлагдаагүй үлдэж тосхны хүмүүсийн дунд цуурхал айдас хардлага улам гүн суусан. Харин олон жилийн дараа София энэ аллагыг хүлээхдээ ердөө ганц өгүүлбэр хэлсэн байдаг. Тэр хитрхи чанга чимээ гаргасан. Үүнээс хойш 2010 он гэхэд Бризоко тосхон 2005 оны охины хэргийг гаднаа мартсан мэт боловч дотроо хизээж бүрэн мартчихаагүй байлаа. Хүүхдүүд орой ганцаараа гарахаа болж зарим айл хаалгаа бүр эрт төгждөг зуршилтай болсон байв. Гэсэн ч он жил өнгөрөх тусам хүмүүс айдсаа өдөр тутмын амьдралдаа шингээж болсон аимшигыг энгийн зүйл мэд хүлээж сурсан байв. Яг энэ үеэр София Жукова илүү аюултай нэгэн болсон байв. Тэр өмнөх хэрэгээс мултарч чадсан гэдгээ мэдэрсэн хүн шиг тайван амьдарч байв. Хүмүүсийн хардлага түүн дээр ирээгүй. Цагдаа хэрэгт сэжүүргэх зүйл олоогүй. Энэ нь түүний доторх шийтгүүлдэггүй гэсэн итгэлийг улам бүр бэхжүүлсэн мэт. 2013 оны 3 дугаар сарын сүүл 4 дугаар сарын эхээр түүний 77 настай найз Анна Михеева түүн дээр хэд хоногор ирж хонохоор болжээ. Хоёр хөвшин эмэгтэй хамт цай ууж өнгөрсөн амьдралаа ярьж суух дүр зураг гаднаас нь харахад жирийн бүр гунигтай бас дулаан мэд санагдана. Гэвч тэр байшингийн нам гүм дотор дахиад л үхэл хүлээж байсан. София хожим энэ аллагыг тайлбарлахдаа найз нь өөртөө дээрэнгүй бардам харьцсан гэж хэлсэн байдаг. Энэ нь түүний сэтгэл зүйд нэг зүйл маш тодорхой болсныг харуулдаг. Түүнд таалагдаагүй зан, үг, бүр өнгө ая сүртэл хүний аймаг таслах шалтгаан болж хуурчээ. Удалгүй тосхны ойролцоо дахин хүний хэсэгжилсэн үлдэгдэл олдсон байна. Хүмүүсийн нуруугаар дахиад л хүүт даасан. 2005 оны дурсамж яг тэр мөчөд иргэн сэргэж Бризокогийн хуучин айдас дахин амилжээ. Энэ удаа мөрдөгчд Софиягийн байранд нэгжлэг хийж цусны уулмөр олсон байна. Гэвч урдын адил хүүтэн тайван хоолоогоор София цусны даралт нэгсээд хамраас нь цус гарсан гэж хэлжээ. Хамгийн аимшигтай нь энэ тайлбар тухайн үед хангалттай мэт санагдсан. Нотлох баримт дутуу тосхон жижиг хүмүүсийн сургалаас илүү зүйл хэлж чадсангүй. Ингээд София дахин мултарсан. Энэ үеэс тэр айдас төрүүлдэг хөгшин эмэгтэй байхаа болж шийтгэлээс үргэлж мултарч чаддаг учраас улам хүйтэн, улам зоригтой болсон жинхэнэ цуврал алуурчин болж хувирч байв. 2019 оны өвөл Бризовко урдын адил нам гүм байсан ч тэр нам гүмийн гүнд олон жилийн турш дарагдсан аимшиг амьсгалж байлаа. Тосхны хүмүүсийн хувьд энэ нь жирийн нэгэн хүйтэн үйлрэл цасан дарагдсан байшингууд. Өглөө бүр яндангаас утаа сунаглах энгийн өдрүүдийн үргэлжлэл мэт харагдана. Харин София Жуковагийн жижигхэн модон байшинд тэр шөнө бүх өнгөрсөн нууц дахин сэргэх гэж байсан. 57 настай Василий Шляхтич Бризовкад удаан амьдраагүй. Тэр Украинаас ирж гэр бүлтэйгээ ойрхон байх гэж энэ тосгонд суурьсан бөгөөд Софиягийн гэрт өрөө түрээслэн орсон байлаа. Нам гүм хямд толгой хорогдох газар гэж харсан тэр байшин үнэндээ олон жилийн цус айдсын мөрийг нуусан газар байсныг тэр мэдээж мэдээгүй. 1-р сарын 28-наас 29-нд шилжигшин салхи ширүүсч байшингийн ханад мөчөр шүргэх чимээ сонсогдно. Тосхон тэр чигтээ унтсан мэд. Гэвч шөнийн гүнд хөршүүдийн нэгний сонссон дуу дараа нь бүгдийн санаанд хатагдсан байдаг. Хатуу зүйл дээр хүнд төмөр буух мэд, эсвэл түлээ цавчиж байгаа мэд тасны сих чимээ хэд хэдэн удаа сонсогджээ. Маргааш өглөө жавартай агаарт хэдэн хүүхэд хогийн цэгэн ойролцоо тоглож байлаа. Сасан дээр харууд хэвтэж байсныг сониучирхан ойртож үзэхэд эхэндээ хин ч юу болохыг төсөөлөөгүй. Уутны амсрыг сөхөх бүчөд дотор нь хүний тасархай үлдэгдэл байгааг хараад хүүхдүүд айсандаа орилон цогцсон байна. Тэрхүү хашгирам Бризокогийн нам гүм өглөөг цурайтуулж удалгүй тосхон даяар тархжээ. Цагдаа нар ирж орчныг бүслэн үлдэгдлийг шинжилэхэд алга болсон Василитэй холбоотой байж болцсошгүй шууд анзаарагдав. Улмөр тэднийг удаан төрүүлсэнгүй, хит хол явах шаардлагач байсангүй. Бүх мөр нэг л газар тосхны захын хуучин модон байшин руу чиглэж байлаа. Софиягийн хаалгыг тогшоход түүнд ямар ч сандарсан шинж тэмдэг илрээгүй гэдэг. Хаалга нэгтгэр дотор нь жирийн айл мэт харагдсан. Жижиг гал тогоо хуучин ширээ хананд өлгөөтэй сав цонхны тавцан дээрх мөсөнхэ. Гэвч тэр энгийн дүр төрхийн цаана агаарт нэг эвгүй үнэр хөвж байлаа. Түүхий мах төмөр хуучин хөргөгчний хүүтэн үнэр холилдсон тайлбарлахад бэрх дарамттай үнэр. Нэгжлэг эхлэхэд гал тогооны хутга, хөрөө, шалны завсар, угаал туурын ойролцоо цусны ул мөрүүд илэрчээ. Дараа нь мөрдөгчдийн нэг хөргөгчийг онгойлгоход дотор нь махтай хамт хүний идэрхтэн тасархай үлдэгдлүүд хадгалагдаж байсан байна.
Тэр мөчөд олон жилийн турш тайлгдаг үйлдсэн аимшиг тэргүүд нэг нэгээрээ санаанд орж эхэлсэн. 2005 онд алга болсон жаахан охин, 2013 онд сураггүй болсон хөгшин найз, аль аль нь хэсэгчилсэн үлдэгдлээр дууссан тодорхой эзэнгүй айдас болж тосхонд үлдсэн хэрэгүүд байлаа. Одоо харин тэр бүхний төвд нэг л хүн гарч ирлээ. Софияг саатуулахад тэр сандарсангүй, нүүрний хувирал бараг өөрчлөгдөөгүй тайван хэвээр байсан. Василийг аснаа хүлээхтэйч өдөр тутмын энгийн зүйл ярьж байгаа мэт хүйтэн өнгөөр ярьсан гэдэг. Бризовкагийн хүмүүсийн хувьд хамгийн аимшигтай нь алуурчин хаа нэгтээ нуугдсан танихгүй хүн биш, олон жил хажуу айлд нь амьдарсан, заримдаа мэндэлж өнгөрдөг, цонхоор гэрэл нь харагддаг тэр хөгшин эмэгтэй байсан явдал байлаа. Тэр шөнөөс хойш тосхны өвлийн нам гүм өмнөх шигээ сонсогдохоо байсан. Салхины чимээ сүх мод савчих дуу, цасан дээр шажигнах алхам хүртэл хүмүүст өөр утгатай болсон байна. Учир нь тэд олон жилийн турш айдас яг дэрэгдэн нэг галтгоо, нэг хөргөгч, нэг байшингийн цаана амьдарч байсныг ойлгосон байлаа. София Жуковаг саатуулсны дараа Березовка тосгоны олон жилийн айдас анх удаа тодорхой дүрстэй болсон юм. Эхний байцаалтуудын үеэр София зөвхөн Васили шляхтичийн аллагыг хүлээж, түүний ярьж байсан өнгө айс мөрдөгчдийг хамгийн их цочирдуулсан гэдэг. Тэр уйлж сандарч өөрийгөө өмгөөлөх гэж оролдсонгүй. Харин болсон бүхнийг бараг өдөр тутмын ахуйн ажил ярьж байгаа мэт хүйтэн энгийн байдлаар тайлбарлсан байна. Гэвч мөрдөн шалгалт цааш гүнзгийрэх тусам түүний өнгөрсөн амьдралын харанхуй хэсгүүд нэг нэгээрээ сөхөгдөж эхэлжээ. Урдчлан хорих төвд хамт байсан хоригдлуудын яриагаар София нэгэн орой гинэд 2005 онд алга болсон жаахан охин, 2013 онд сургууй болсон хөгшин найзынхаа талаар ам нээсэн байна. Тэр өмнөх хэрэгүүдийг бараг нууц биш дурсамжиг өнгөрсөн явдлаа эргэн ярьж байгаа мэт тайван өгүүлсэн гэдэг. Хоригдлууд энэ тухай мөрдөгчдөд хэлснээр олон жил тайлгдаг үлдсэн хоёр хэрэг дахин бүрэн сөхөгдөв. Дараагийн байцаалтаар София эцэст нь 3 аллагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрчээ. Тэр 2005 оны өвөл хөршийн 8 настай охин Анастасиягийн инээд тоглож гүйх чимээ өөрийг нь уурлуулсан гэж хэлсэн. Хожим 2013 онд өөр дээр нэрж хонсон найз нь өөртөө дээрэнгүй харьцсан тул төвчээгүй гэж мэдүүлсэн байдаг. Харин Василигийн тухайд чимээ гаргасан тухай маргаан хуримтлагдсан уур хилэнгээс болсон гэж ярьсан байдаг. 3 өөр он, 3 өөр хохирогч, 3 өөр шалтгаан. Гэвч гол ижил зүйл нь өчүүхэн шалтгаан хүний амийг тасалхад хангалттай болсон түүний сэтгэл зүй байлаа. Сэтгцийн шинжилгээ хийсэн мэрэгчлэтнүүд түүнийг эрүүгийн хариуцлага хүлээх бүрэн чадвартай, ухаан мэдрэл саруул гэж дүгнэст нь энэ хэргийг улам аимшигтай болгосон. Тэр юу хийж байгаагаа ойлгодог, ул мөрөө яаж бүдгэрүүлэхээ мэддэг. Олон жил хүмүүсийн дунд жирийн хөгшин эмэгтэй мэт амьдарч чадсан гэсэн үг. Бризовка тосгоны хувьд энэ үнэн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хүнд хэсэг байв. Айдас тэдний дунд үргэлж байсан ч түүний дүр төрх нь өдөр бүр мэндэлж өнгөрдөг хөршийн царайтай байжээ. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр мөрдөн шалгалт эцсийн шатанд орж байх үед София гинэт биеийн муудаж COVID-19-ийн халдвар авч Хабаровскотын 10 дугаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Өвлийн тэр хүйтэн өдрүүдэд Березовкад дахин цас орж тосхны хүмүүс олон жилийн нууцын эцсийн хариуг шүүхийн танхимаас сонсно гэж хүлээж байлаа. Гэвч 2020 оны 12 дугаар сарын 29-нд София Жукова эмнэлэгт нас оржээ. Ингэснээр тэр шүүхийн өмнө биечлэн бүрэн хариуцлага хүлээж чадалгүй явсан ч мөрдөн шалгалтын материал, мэдүүлэг, шинжилгээний дүнг үндэслэн түүнийг нас барсны дараа 3 аллагад буруутай гэж тогтоосон юм. Гэхдээ Бризовкад нэг асуулт өнөөдөрч үлдсэн, үнэхээр ердөө 3 хохирогч байсан. Тосхонд өөр алгуулсан хүмүүсийн сураг олон жилийн турш тайлгдаагүй хардлага, хурцуудын ярьдаг бүдэг дурсамжууд энэ асуултыг амьд үлдээдэг. Магадгүй Софиягийн нууц түүнтэй хамт эмнэлгийн тэр өрөөнд үрд буршлагдсан байж болох юм. Эцэст нь Бризовкад үлдсэн ганц үнэн бол хамгийн аимшигтай мангас заримдаа танихгүй хүн биш, харин олон жилийн турш хажуу айлд амьдарч байсан өдөр тутмын амьдралын нэг хэсэг мэд хөгшин эмгэн байсан явдал байжээ.